Мөн ерхий сайдын зүгээс 5 дугаар цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх үүргийг Чойжилсрун сайдад өглөө. Тэгвэл нийслэлийн зүгээс 3 дугаар сарын 15-наас 5 дугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг эхлүүлэхээр болсон маань мөн санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд хот 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ. Нямбатар даргатай хамтарч 5 дугаар цахилгаан станцын асуудлаа ярилт эхлүүл. Баянгийн цахилгаан станцын асуудлаа танилцуул. Бөөрөлжүүдээр тусламж үзүүл. Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх гол хүлээлт болоод байгаа 5 дугаар цахилгаан станцыг 2 дугаар цахилгаан станцын нүүрс арчиж буулгах нөөц талбайд байгуулахар болсон. Тэгвэл шинэ станц барих ажлыг хот энэ хавар эрчимтэй өрнүүлнэ гэлээ. Одоо бид нар 3 сарын 15-нд ТЭЦ 3-ыг, ТЭЦ 5-ыг шинээр барих барилгын талбай ажлыг тэгшлэх ажил эхлэх гэж байгаа. За, эх 7 хоногт иргэдийн төлөөлөгчдийн хуурлаар 80% харьцаатай ТЭЦ 5-ынхаа компанийг өмчлөлт тогтоох шийдвэр гаргана. Сая 1-р сар санхүүжилтийн гэрээн дээр гар үсэг зурдсан. За, тусгай зориулалтын компани байгуулагдмагц эрчим хүчний яамтай эрчим хүч худалдаа авах гэрээгээ эцэлнэ. За, барилгын ажлын зураг дуусж байна. Турбин генератор болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдийн худалдаа авалтын жагсаалтууд ирсэн. Одоо хамтарсан компаниар худалдаа авах ажиллагаа энэ хавартаа эхэлнэ. Барилгын ажил энэ хавартаа эхэлнэ. За, бидний тооцоогоор бол 2028 оны 2 дугаар хагас гэхэд дулааны 5 дугаар цахилгаан станцыг ашиглалтанд оруулна гэсэн ийм төлөвтэй ажиллаж байна. За, 5 дугаар станц нь нийслэлийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхэд гол их үүсвэр нь болох учиртай. Тэгвэл тус станцыг барихад Улаанбаатар хот 200 тэрбум төгрөгийн бонд босгох юм байна. Учир нь өмнө гаргасан 500 тэрбумын бондын эргэн төлөлт өндөр байгаа бөгөөд бөөрөлжүүдэд олгосон 300 тэрбумын зээл эх хонд бүрэн төлөгдөж дуусах юм байна. Иймээс ч одоогийн байдлаар 200 тэрбумын бонд төлөгдөж байгаа учраас дахин санхүүжилт босгож 5 дугаар станцыг санхүүжүүлэхээр болжээ. Дараа нь эрчим хүчнэр дээр тавьсан 300 тэрбумын одоо бөөрөлжүүд тавьсан хөрөнгө оруулалт эх хонд бондо төлөө дуусч байгаа. 50 мегаваттын 28 оны сүүлд төлөө дуусч байгаа. Өөрөөр хэлбэл бүх гаргасан бондууд графикийн дагуу төлөгдөөд үр дүнгуудаа өгөөд явж байгаа. Энэ жил бид нар дахиад 200 тэрбумын төлсөн орон зай дээр дахиж бонд гаргаж ТЭЦ 5-ыг санхүүжүүлэхээр ажиллаж байна. За, нийслэлийн хэмжээнд энэ онд хэд хэдэн эрчим хүчний их үүсвэрийн төслүүд хэрэгжих юм байна. Тухайлбал Хүннү хотод 90 мегаваттын эрчим хүчний шинэ их үүсвэр бий болохоос гадна Эмээлтэд 24 мегаваттын станц барихаар урьдчилгаа төлбөр нь шийдэгдчихсэн байгаа гэлээ.